одоо улсын их хурлын 20 гишүүн сайхан бэлэг тэргүүтэй одоо засгийн газрыг огцруулахаар улсын их хурлын дарагт албан ёсоор тогтоолын төсөл өргөн барьсан бүгд мэдж байгаа. Үнэхээр одоо огцруулах үндсэл бол ганцхан юмэр байгаа. Энэ бол Дубайн гэрээгээр. Үнэхээр Дубайд очиж сайхан бэлэг түүний засгийн газрын Дубайд очиж Монгол улс оюутлогоогоос 30 жилд хүртэх ашгийг байхгүй болгосон. 2022 оноос Монгол улс ногдол хувай хүртэх байсан боловч эдний балгаар 2037 он болж хойшлогдлоо. Ийм юмн дээр Монгол улс ийм хариуцлагагүй байдал эх орныхоо ард иргэдгээ эрх ашигаас урвсан ийм байдалд засгийн газарт хариуцлага тооцохгүй болвол өөр юунд одоо засгийн газарт хариуцлага тооцох юм бэ? Энэ бол популизм биш. Энэ бол бодит үнэн. Өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайд уянгаа руу популизм хийхэ бол огцруулах гэлээ гэж байна. Популизм биш. Харин ерөнхий сайд өөрөө популизм хийдэг. Уянгаа бол ард түмний төлөөлөл гишүүн болохгүй муухай юмны хажуугаар зүгээр өнгөрч чаддаг тийм гишүүн биш ээ. Та нар өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайд одоо энэ дээрээс юу гэж хэлснийг мэдж байгаа. За, гацууртын орд одоо ноён уулаа ашиглалтанд тусгай хамгаалтанд авчлаа. Ноён уулаас 10-аад км-ийн цаана байгаа гацууртын алтыг ухнаа гэж байна. Ингэж улаан цайм худлаа хийж шít. Монголчууд худалч хүн хулгайч гэдэг. Ерөнхий сайд хүн тэгээд тэр өндөр албан тушаал тэр сентигээс ингэж ард түмэндээ худлаа хийж болохгүй. Үнэхээр энэ бол ард түмнийг одоо юу ч ирээч болдог цагаан цаас гэж бодож яах шиг байна. Гацууртын орд тэр Централ голдын яг лицензтэй талбай бол ноён уулын яг төвд нь Улаанбаатараар бол Сүхбаатарын талбай буюу А зэгт нь байгаа. Тэр гацууртын амаар яг гацууртын гол урсж байгаа. Та нарын зурган дээр хар. Ийм байхад ингэж худлаа хэлж байгаа нь ерөнхий сайд бол дэндүү хариуцлагагүй байна. Дэндүү улаач байна. Гэхдээ ийм худалч ерөнхий сайдаа одоо арчсан нам олонхороо түрүү барьж авах үгүй юу? Удахгүй шийдэгдэнэ. Энэ бол арчсан намыг шалгах бас нэг шалгалт гэж хэлж болно. Арчсан намд зарчим байна уу гэдгийг шалгах шалгалт. Оюун гэрэл 90 мядаг нарын доктор гачууртын ордыг одоо тэр улаанаар ногооноор хүрээлэгдсэн лицензийн талбайн гадуур 37,074 гаагаар авахар яг экосистемээр нь байгалийнхын байдлаар оруулсан байгалийн цогцлбор газраар тусгай хамгаалтанд авахар гэтэл 11,000 гаа болгож бууруулж байна. Бууруулахдаа Централ голдын лицензтэй талбайг тойруулаад авж байгаа юм. Ингэж одоо авсан байдал үзүүлээд хуурмаг байдлаар хандаж болохгүй. Энэ дээр тэгээ ерөнхий сайд ийм хариуцлагагүй хэлээд ард түмнээ хуураад байж өсгөө зүйл гаргаж байна. Централ голдын лицензийн талбай 1759, 1722 ноён хатан оргилын яг голд нь байгаа. Та нар зургийг татчааваарай. Хоёр том оргилын. Тэгэхээр ноён уулын төв цэг буюу А цэг дээр байгаа. Энийг ухчихад юу ноён уулаа хамгаалтанд авчлаа 10 гаруй километрийн цаана байгаа уул урхаага ашиглая алтаа авъя гэж улаан цам худлаа хийж шít. Ийм худалч ийм ловрын засгийн газрыг огцруулахаас өөр арга байхгүй. Тийм учраас бид нэр өргөн барьсан юм аа гэдгийг хэлье. За баярлалаа. За энэ 7 хоногт улсын их хурлын нэгдсэн чуулган байнгын хороо дээр хэлцэх асуудлууд дээр бид нэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон дагалдаж байгаа хуулиуд
эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, мэргэжлийн боловсролын тухай хуулиудыг бол хэлцэх нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Бас цаг үеийн нэлээд тулгымцсан асуудлуудыг тусгаж орж ирсэн ийм хуулиуд байгаа учраас бол мэргэжлийн боловсролын хууль гэдэг бол мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлын байр бий болгох чиглэдэг учраас бол ийм хуулиудыг цаг алдахгүй хэлцэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. За харин тэр улсын их хурлын сонгуул, аймгийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн мандатын тоог тооцох тухай нэг тийм хууль орж ирсэн байна. Хөдөө орон нутгийн мандатын тоог цөөлөх тухай. Энэ бол үндэснээ аюулгүй байдалд харшилсан хууль гэж бид ингэж бодож байна. Хотцсон гишүүдийн тоог нэмэх гэж байна. Хүн амын тал нь хот ирлээ гэдэг үндслээр. Хөдөг мэдэхгүй, хөдөг иргэдийн амьдралыг мэдэхгүй, мал аж ахуйгаа мэдэхгүй ийм гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг бол бас сайн зүйл биш. Өнөөдөр хүртэл Монгол орн бол бас энэ хідэн одоо малчид тархаа сууршмал байснараа бол би тисэж үлдсэн гэж ингэж боддог. Тийм учраас энэ хотцсон гишүүдийн тоог нэмэх хуулийг бол бид нэр дэмжихгүй. Нөгөө талаараа энэ алслагдсан зах хязгаар газар нутгаа бид нар гаргуунд нь хаяа шүү дээ. Тэрийг иргэд тойрдог төрийн түшээ байхгүй болно шүү дээ. Зөвхөн л Улаанбаатараар эргэлдсэн 76-гийн тал нь энд хөшөлдөөд энд сууж идэг болох гэж шүү дээ. Их хурлын сонгуулиор тал нь яаж ийн вэ? Бараг гадаадд сууж байгаа саналаа өгөөд их хурлын гишүүн болдог болж шүү дээ. Тийм учраас бол ийм одоо хуулийн төслүүдийг оруулж ирж байгаа нь ялангуяа сонгуулийн хуулийг сонгуул явуулах тэр ардчилсан сонгуулийн зарчмыг бол муутгах гэж байна гэж бид ингэж бодож байна. За хоёр дахь асуудал. Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдлоо. Тэгэхээр энэ дээр нэг ийм юм яриад байгаа юм билээ дээ. Цагаан сар туллаач гэсэн. Амиа аргацахс аргаа барсан хүний үг байгаа байхгүй юу? Тийм зүйл огт байхгүй. Өнөөдөр ерөнхий сайд ерөөсөө одоо сайхан болно гэсэн үгээр л энэ ядарсан иргэдэд хуурсаар л өнөөдөр хүрлээ шүү дээ. Алтны татвар, нөөцийн татвар 10% байсан. 2.5 болгож гадныханд үйлчилсэн. Бэлэг барьсан. Амьдрал сайжирна гэсэн. Сайжирсан уу? Өөр бас Дубангэрэ зурж ирчээл одоо дэлхийн зах зээл дээр манай хувьцааны ханш өслөө валютын ханш тогтворчлоо. Одоо ёстой сайхан боллоо гэсэн. Сайхан болсон уу? Сайхан болоогүй. Гэрэний оюут энэ Дубан гэрэний 5.5-ын Б-гийн 2-т тэр яригдээд байгаа 4.4 тэрбум долларыг Иротинтегийн данс тайлан тэнцэл бүртгэнэ гэсэн байна. Монголд орж ирээгүй байна. Би сая оны төгсгөлд валютын нөөц Монгол банкны дансны үлдэгдлийг үзлээ. 1 тэрбум доллар л байна шүү дээ. Ингэж иргэдээ хуураад ээж болох юм уу? 4.1 тэрбум доллар орж ирлээ. Одоо сайхан боллоо гэл ингээл. Оюутлогоо явдгаар явж байгаа. Бүх юм явдгаар явж байгаа. Бидний огт хай болоогүй шүү дээ. Эн чинь харин өөрөө одоо хотлоо ярьснараа нийгэмд маш их хохирлыг авсарж байгаа байхгүй юу? Үннийг хэлэх. Иргэд улс орноо бод гэхээр юу хөө? Популизм гэж шүү дээ. Гэхдээ тэг яах юм? Эдэнтэй нийлээл нэг лиценз олж аваад сайхан инээсээ амтс ингээл гүйлдэд дэвэл энэ улс их орн чинь юу болох вэ гэдгийг бид бодох хэрэгтэй шүү дээ. Яг үнэндээ популизм гэж эдрийн хийдгийг хэлдэг байгаа байхгүй юу? А эдэр тэгээд улс орноо бод иргэдээ бод гэхээр яг өөрсдөө боддог. Өөрсдийн тэр иргэд нь хэлж байгаа үг бүр популизм байдаг байгаа байхгүй юу? Тэгээ өөр хүн иргэдтэй хандаж хэлэхээр популизм гэж ойлгоод байдаг. Би сайхан бэлгийг санаж байна. Сайхан бэлэг Америкаас ирчээд айл бүрд интернет тавьж өгнө. Интернетээр дамжаад бизнес эрхлэнэ. Бүгд ажлын байртай болно гэсэн шүү дээ. Хаана вэ? Энэ чинь популизм байхгүй юу? Энэ популизм. Одоо намууд яаж ийн вэ? Уралдаж эхэлж шүү дээ. 8 сар хүртэл хөөхтийн мөнгөг нь баг одоо оюутны ингээл бүх амжиргааны бүх юм чи өгнө гэл ингээл. Энэ аюултай популизмоос болж өнөөдөр бид нар валютаар орж ирсэн байгалийн баялагийнхаа хэдэн төгрөгийг шатаагаал дууссан шүү дээ. Баахан бэлэн мөнгө тараагаал сум бүр 4 тэрбум төгрөг өгч байгаа юм. 4 ширхэг 1 тэрбум төгрөгийн үйлдвэр барих мөнгө байсан байхгүй юу? Хэрвээ тэгсэн бол өнөөдөр бид нар хөдөөд ядуурл гэж юм байхгүй болчихл байсан шүү дээ.
Тийм хийж чаддгүй гэж өөрийгөө өмөрөө суугаад байгаа ийм хүнийг нэг өдөр ч гэсэн байлгах хэцүү. Энэ ядарсан иргэдэд байна шүү дээ. Нэг хүнд өдрийг өнгөрөөх ч хэцүү байгаа. Би нэг өдрөөр ч гэсэн өр нэммээргүй байна. Тийм учраас огцруулах ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол улсын өр хэд бас 21.4 тэрбум $. Үүний 10 тэрбум нь оюу толгойтой холбоотой. Бид нар зээлчиж байгаа шүү дээ. Боловсон аргаар биднийг идэж шүү дээ эднэр. Эдгээр үйлдвэрээ барьж өгөөд бид нар баялгаа гаргаад ингэж явах байсан байхгүй юу? Бид нар тэдний үйлдвэрийг худалдаж авах биш. Хамгийн эрсдэлгүй бизнесийг хэн хийсэн бэ? Риотинто. Бид үйлдвэрийн төлөлөө шүү дээ. Эдгээр нэг сохор зоос гаргахгүй манай баялгаа ухаад аваад явж шүү дээ. Би нэг ийм үгийг хэлье гэж бодож байна. Боловсролын хулгайч бол богоон ухдаг. Боловсралтай хулгайч бол төмөр замыг тэр чигээр нь хулгайлаад авчдаг. Нэг ийм үг үйд. Эдгээр яг тийм байгаа байхгүй юу? Тэр дэлхийн нийтэд хэрэгэлсэн бүх арга техникээ Монголд хэрэглээл энх болдын засгийн газрын үед үйлдвэрээ үнгүй барьж өгнө. Одоо энэ Мегомбын энх болдын засгийн газрын үед эхний хилцээр дээр үйлдвэрээ өөртөө барьж өгнө. 51% биднийг ав гэж исэн улсууд. Дараа нь баяр цогтгоо гарч ирээл аваачаад энийг оронгоор нь эргүүлээ хийсэн болохоос биш. Ийм хилцээрийн төслүүд хийгдчихсэн баримтыг танад гаргаж өгч болно шүү дээ. Тийм учраас нэг ч өдөр эх орноо худалдаж идэж болохгүй. Энд чинь олон түмний баялаг, олон түмний хүртэх ёстой одоо үг дээжээс үлдээсэн хөрөнгө штэ. Тэрийг нэг хэсэг гэр бүл бол идээд ээж болохгүй гэж бодож. Та нар хараараа. $4.2 тэрбум чи Риотинтогийн дансанд байршсан байгаа. Би худлаа хэлээгүй. Төв банкны дансанд ийм мөнгө орж ирээгүй. Манай төв банкн дээр валютын нөөц ингэж нэмэгдээгүй. Байхгүй. Тэгж ард түмнээ хуурж болохгүй. 21 оноос 38 он болтор 17 жил ноогдлаа шахахыг ухраасан. Энэ үнэн үү? Үнэн. $1.2 тэрбум санхүүгийн зөрчилтэй баримтгүй одоо хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрсөн. Магадгүй тэнд жишээлбэл одоо $15 сая онгоцны бодол барьна гэчээд $60 сая барьж өгсөн монгол хүнч байж байгаа шүү дээ. Тэр бүгд тэгж нөгөө оюутлогод үйлчлэлийнхээ хөлсийг авсан байхгүй юу? 1.2 тэрбумыг $. Нэг хэсэг нь ингээд авчиж шít тэр баялагаас. Тэгээд оюутлогоос орж ирж байгаа мөнгийг та бүхэн хардаа. Оюутлогоо үндсэндээ $2 тэрбум борлуулалт хийж шít. Тэгэхэд Монголд 9%, 11%. Ерөөсө 10% өгж байна. Гэтэл 10%-ийнхаа талын өрөндөө сутгаж байгаа. 5-6% нь л яг цэвэр Монголд орж шít. Тэгэхэд Эрдэнтийг хар. Эрдэнтийн баг 30% нь Монголд үлдэж шít. 700 хэдхэн сая. Эднэрээс 2 дахин бага борлуулалт хийж байгаа мөртлөө оюу толгоогоос их татвар төлж шít. Энэ үнэн. Энийг та нар ард түмэнд хүргээрэй. Энэ үнэн. Ингэхээр энэ популизм болоод шít. Үннийг хэлэхээр популизм болоод шít. Та нар харалт. Одоо 2 тэрбумаас 200 сая. Гэтэл 700 саяын борлуулалт хийсэн оюу Эрдэнэт 250 саяыг төлсөн биш шүү дээ. Гэхдээ энэ үнэн шүү дээ. Энэ татвараас авсан тоо. 2014 оны тоог нь би байнгын хорон дарга багтаа авсан тоо. Бид харамсдаг байх хэрэгтэй. Ойлгодог, ухаардаг байх хэрэгтэй. Монголчууд бид нар бүгдээрээ энийг ойлгодог болж иж энэ тоог мэддэг болж ижил баялгаа өөрдүүлэхгүй болно гэхээс биш. Зүгээр нэг худалч одоо төрийн удирдагчдын үгэнд итгэхээ суугаад байх юм бол нэг өдөр энэ улс орн ч байхгүй болно. Өнөөдөр манай ерөнхий сайд Дубад $904 сая татврын хөнгөлтийг хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. $904 сая татврын хөнгөлт үзүүлнэ гэд энэ нөхдүүд амлалтсан байгаа. Тэгэхдээ энэ бол түүх шүүх нэг өдөр ирнэ. Тэхийн тулд өнөөдрийн энэ огцруулахаар өргөж байгаа энэ асуудал бол баримт болно. Олон улсын шүүхтэр очиход. Монгол улсын их хурлын зөвшөөрөөгүй юм байна лээ.
Монголчууд бүгдээрээ зөвшөөрөөгүй юм байна лээ. Дубан гэрээ хууль зөрчсөн юм байна лээ. Баримт болно. Баримт болж үлдэнэ. Би ирээдүй бидний дараагийн үе хүүхдүүд энэ орчин цаг үетэйгээ уялдаад бол биднээс илүү ухаалаг хэрсүү харилцан үр ашигтай гэрээ хийдэг юм болно гэдэгт эргэлзэхгүй тийм эргэлзэхгүй байна. Тийм учраас тэд нар нэг өдөр биднийг шүүн. А тэгэхэд бид яах вэ? Бид Монголд чөлөөтэй амьсгалж алхаж явж чадна. Эдгээр чадах уу? Чадахгүй. Гэрээсээ ч гарч чадахгүй Монголд байгаа нь. Бүгдээрээ гараад явна. Тийм нэг өдөр ирнэ шүү. Та нар харж л байгаарай. Тийм учраас нэг ч өдрөөр бол энийг бид нар хойш тавихыг хүсэхгүй байна. Өөр нэг асуудал. Энэ хүн хуулийг уландаа гიშгдэг болсон. Эрүүл мэндийн сайдыг өргөдлөө өгчөөд байхад өнөөдөр хэд 2 сар шиг болох гэж байна. Хуулиараа бол энэ хуулийн заалтан тэр. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21-2-д энэ хүн яасан бэ нүү? Чөлөөлөхөөр өргөдлөө өгсөн бол 30 хоногийн дотор асуудлыг их хурлд оруулж шийдвэрлэх байсан. Оруулж ирээгүй. Одоо ч оруулж ирээгүй байгаа. Тэгэхээр цагаан сард өгчлөөгөөд хууль зөрчид суугаад байдаг байж болохгүй шүү дээ. Сонгуул 6 сар үлдсэн байна гэд энэ хүн ингээд хуулийг уландаа гიშгэд байдаг гэж болохгүй шүү дээ. Нэг ч өдөр битгий хэл 1 секундээр бид нар хууль зөрчиж болохгүй. А ингээ хууль зөрчих юмыг бид нар энэ байдгийн цагаан сард өгсөн яах вэ 6 сар үлдсэн сонгуул болоход яах вэ гэдэг ингэж болох юм бол Монгол орн эмх замбраагүй орн болж эхэлнэ. Дээрэмчтэй орн болж эхэлнэ. Латин Америкийн тэр хүн буудаад матартай гол руу шиддэг шиг тийм улс болж эхэлнэ шүү дээ. Тийм учраас хуулийн дор амьдрнэ гэдгийг бол бид нэр энэ хүнд байнга сануулах ёстой. Өөр нэг асуудал байна. Өрийн босго. Гэхдээ нэг жилийн өмнө өрийн босго гэж бүгдээрээ шаагилдаад шуугилдаад бие биенийг огцруулах юм бол одоо тааг мартцсан. Өр нэмнэ гэдэг хэвийн үзэгдэл болчихсон. Тэгээ эний чи хэн төлөх юм? Энэ дээр нэг хариулах гээд үзээд хэн төлөх вэ? Сонгуулийн үр дүн гарна. Ялагдсан хайчих уу? Гадаад руугаа зүхтэн. Үлдсэн төлнө шүү дээ. Эдгээр баахан өр тавьж хайж тансгалж компаниудад оруулж бүх юмыг авч шулчаал мөнгөө гадаадд хадгалчаал тэгэл яах вэ? 4 жил тэндээ зүхтаа тавьчих. 4 дахь жил дээр нь энэ дээрэл мундаг лекц уншаал манайхан мартчих нь буцаага сонгочих нь. Гэхдээ бидний амьдрал ийм л байгаа шүү дээ. Энийг хэлэхээр юу гэж юм? Популизм. Гэхдээ энийг амьдрал дээр болж байгаа бодит үнэн байхгүй юу? Би нэг ч үг худлаа хэлээгүй гэж бодож байна сая юм дээр. Энэ бүх тоо баримт бүгдээрээ баталгаатай. Татвар ерөнхий газраас авсан тоо. Өрийн 21.4 тэрбум болсны тал нь оюу толгой 10 тэрбум. Бид нар буцааж төлнө. Баялагаараа төлнө. Тэгээ 21.4 тэрбумыг та бүхэн боддоо 40 гаруй их найд гэсэн үг шүү дээ. 44 их найд болж шít. 44 их найдыг ингээ хуугаад үзэх юм бол иргэндээ эн чинь 10 хэдэн саяар ногдно. Талисын болж байгаа байхгүй. 14-5 сая. Тийм учраас нэг ч өдөр өр нэммээргүй байна. Нэг ч өдөр иргэдээ хуурж амьдрмааргүй байна. Нэг ч өдрөөр гэсэн энэ хууль зөрчгийг зогсоомоор байна. Тийм л учраас бид нар энэ ерөнхий сайдын огцруулах асуудлыг бол дэмжиж өргөн барьсан байгаа. Зөвхөн дан ганц бид биш. Энд бол одоо Монгол Ардын нам шударгаас эвслийн төлөөлөл тэгээ бие даагчид орж гар ивсгч зурсан байгаа. Ингэж зурснараа бид нэр оюу толгой Дубан гэрээ гэдэг бол хууль зөрчсөн маа гэдгийг л нотолж үлдээх зорилготой.